Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улсын их хурл дүргэн мэдүүлсэн тогтоолын хавцраалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хилцэх хэсэг асуудлыг 2026 оны 4 дугаар сарын 16, 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцэж анхны хилцүүлэгт бэлтгүүлэхээр байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын орон шилжүүлсэн. Тогтоолын хавцраалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэхэд бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байнгын хорооны 2026 оны 1-р тогтоолоор байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын их хурлын гишүүн Б уянга, бүрэлдэхүүнд нь Улсын их хурлын гишүүн Н Алтан шагаа, Б Бэйсэн, М Ган хүлэг, Ж Чимбүрэн, А Ундраа-нар ажиллаа. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын ороо 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн анхны хилцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлд заасныг баримтлан явуулж тогтоолын төслийг зүйл бүрээр хилцлээ. Тогтоолын төслийг хилцэх үед Улсын их хурлын гишүүн Г Ганбаатар Баян-Улгийн аймгийн нутаг дэвсгэрт хамаарах газар зүй нэрийн тодтгол хийх ажлын цар хүрээ хугацааны талаар асуулт асууж хариулт авсан. Улсын их хурлын гишүүн М Ган хүлэг газар зүй нэрийн кирилл үсгийн латин хөрвүүлгийг холбогдох стандарт шинжлэгдэх бүрд даган өөрчлөх, газар зүй нэрийг олон нийтэд таниулах, цахим систем нэвтрүүлэн мэдээлэл солилцдог байх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах. Улсын их хурлын гишүүн Б Бэйсэн ажлын хэсгийн хүрээнд Баян-Улгийн аймагт хамаарах зарим газар зүй нэрийн талаар Монголын Туваачуудын нийгэмлэгээс гарсан саналыг хүлээн авч уулзсан талаар үг хэлсэн болно. Ажлын хэсгээс тогтоолын төслийн 1-2 дахь заалтын зарим дэвсгэр нэрт хамаарах газар зүй нэрийг нийцүүлж холбогдох засварыг хийх, тогтоолоор баталсан газар зүй нэрийг геодет зураг зүй мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх, Монгол Улсын их хурлаас баталсан газар зүйн нэрийг батлагдсан стандартад нийцүүлэн латин үсэгт галиглан хэрэглэх, газар зүй нэрийг судлах, сурталчлах, хамгаалах, мөрдүүлэх, цахим системээр дамжуулан хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, Баян-Улгийн аймгийн нутаг дэвсгэрт хамаарах газар зүй нэрийн тодтголыг хийж, сумдын хилийн цэсийг албан ёсны газар зүй нэрийн дагуу шинжилэн холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж 2027 оны намрын ээлж чуулганы хугацаанд багтаан Улсын их хурл дүргэн мэдүүлэх зэрэг асуудлыг Монгол Улсын засгийн газарт даалгах. Төслийн нэр томьёог жиглэх, хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн тогтоолын заалтын дугаарыг нийцүүлж өөрчлөн бүтэц найруулах, латин хөрвүүлэгт холбогдох хууль зүйн техникийн засварыг хийх зэрэг зарчмын зөрүүтэй 7 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тэмцсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон анхны хилцүүлэг явуулсан талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг та бүхэнд хүргүүлсэн. Улсын хурлын эрхэм гишүүдээ тогтоолын хавцраалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хилцүүлгийг явуулсан талаарх байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын орооны санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.